За, олон улсын тоо мэдээ 2026 оны 4-р сарын 20-26-ны өдрүүдэд энэ дэлхийн ярчин бүр аимшигтай мэдээнүүд гарлаа. За, би бол одоо YouTube-д нэлээд сайн бичлэгээ тавиад өрсөлдөөж явна. Бичлэгээ бол маш цаг тухайд нь бичлэгээ хийгээ явна. Та бүхэн маань үзсэн бол саба дараад лайка дараад өгөөрэй. За, олон улсын тайм орцгоё. Америкийн нэгдсэн улс Иран дайны хэлцээр тодорхойгүй байдалд ороод байна. Энэ 7 хоногийн хамгийн том мэдээ бол Америкийн нэгдсэн улс болон Израилийн Иранд хийж буй цэрэг дайны гол асуудал болон хэлцээрийн замын тодорхойгүй байдал байлаа. За, Трампын нэг юм сонин худлаач гэмээр юм шиг юм зан нь бол Америкийн ард түмэнд таалагдахгүй байгаа. Сүүлд Эпштейний файлууд донд Трампын нэр холбогдож, Трампын нэр хүнд бол нэлээд унаж сүүлд хошин маягаар Трамп Эпштейн хоёрыг Титаник маягаар хөшөөг нь яг Америкийн цагаан ортны урд тавьж, за мөн Нүүкийн гिचгсаал Америкийн цагаан ортны алтан жорлон гэх мэтээр Трампыг шуугуулсан мэдээнүүд ихээхэн гараад байгаа. За, Америкийн нэгдсэн улсын цэргийн төв командлал дор хаяж 33 онгоцыг буцааж чиглүүлж Иран руу буцаж явуулсан байдаг. За, Пакистан улс Иран болон Америкийн нэгдсэн улсын оронд зуурчлагчийн үүрэг үзэж байгаа бөгөөд Иран орнын гадаад хэргийн сайд Аббас Аракчи Исламабад хотод Пакистаны албан тушаалтны уулзж байгаа гэж CNN агентлагаас мэдэгдсэн байна. За, гэвч Трамп Америкийн нэгдсэн улсын төлөөлөгчдийн Пакистан руу хийх аяллыг тусалсан бөгөөд хэд их цагаа алдаж байна. Та нар ажиллаа хий гэж сошиал медиа дээр тавьсан байна. За, Ираны ерөнхийлөгч Масууд Пезешкиан Америкийн нэгдсэн улсын үйлдэлд итгэлцлийг сулруулж яриа хэлцээнд хүрэхэд саад болж байна гэж Пакистаны ерөнхий сайд Шахбаз Шарифтэй утасны ярианад дурдсан. За, мөн Ираны хувьд далайн блокт нийслэлийн эдийн засгийн судасны гол дэмийг тасалж байгаа аюул болж байна. Америкийн нэгдсэн улсын далайн блокт Ираны үндэсний эдийн засгийн коридоруудыг блоктуулж газрын тосны үн хадгалалтыг хямралт хүрэх аюул занал хэлж, Ираны иргэд хүнсний үнийн өсөлт болон ажилгүйдлийн өсөлтөд уларч байна гэж Ираны ерөнхийлөгч Масууд Пезешкиан мэдгдсэн байна. За, Ираны Ормозын орлогоор өнгөрдөг хөлөг онгоцудаас гайл авч эхэлсэн бөгөөд шинжээчдийн тооцоолсноор зөвхөн танкеруудаас л өдөрт $20 сая орлого олж болох юм байна. За, Америкийн нэгдсэн улсын цэргийн нэгсийн хүчинд Иранд холбоотой 31 хөлөг онгоцыг буцааж чиглүүлсэн гэж Америкийн нэгдсэн улсын цэргийн төв командад мэдгдсэн. За, Иран Орос улбаны улс хоёр 2020 оны 1-р сард 20 жилийн гэрээ байгуулсан бөгөөд эдийн засаг сэрэг улс төрийн хамтын ажиллагаа бэхжүүлсэн боловч харилцан батлан хамгаалахын гэрээ биш байсан. За, Оросын гадаад хэргийн сайд Лавров Пакистаны зуучлалыг өндөрөөр үнэлж Исламабад болон Пакистаны нийслэл болон Вашингтоны хооронд ив нэгдэл тогтооход Москвагийн бэлэн байдлыг илэрхийлсэн ч Орос улбаны одоогоор Тарабад туслаагүй байгаа. Учир нь энэ Иран Ормозын олгод Трамп болон Трампын энэ Газанд маш их хөрөнгө оруулж байгаа учраас Орос улбаны улсын ерөнхийлөг Владимир Путинд бол эерэг байгаа учраас нэг оролцоотой хол өөрт нь нэг сонирхолгүй байгаа гэж мэдгдсэн байна. За, Израильд Ливаны хамгаалтын хэлцээр хэврэг байдалд орсон. Израильд бол Ливаны томоохон сэтгүүлч болон дэргэд олон тооны хүмүүсийг бол арга эрт нь эргэж буцалдаггүй томоохон гашуудлыг өгсөн. Израилийн цэрэг өмнөд Ливанд агаарын цохилт хийсэн бөгөөд Израилийн умард нутаг
одоо цэргүүд аюул учруулж байна гэж одоо буруу тооцсон хит хэдэг хүнийг одоо онилсан байгаа. За Израиль өмнөд Ливан болон Бека өндөд цохилт гэж дооргож 21 оны аймаг өргөцсөн бөгөөд тэдгээрийн 13 Бетагийн Ливан улс аюулгүй байгуулгын ажилтнууд боллоо. За Хизболла доор хаяж 30 буужин Кирья Шимона, Метула, Мискаван болон Израилийн Аштодын тэнгисийн одоо цэргийн базуудыг чиглэн харуулж Зэвсэд гал зогсоох гэрээний зөвшөлт хариу арга хэмжээ авсан гэж мэдгдсэн. Ливаны сэтгүүл Жамал Халил Израилийн цохилтоор амиа алдсан бөгөөд тэрээр нас барахаас өмнө Израилийн утсан дугаараас WhatsApp-аар мэддэхгүй байхаар шууд сүрдүүлгийн мессенжер байсан гэж мэдгдсэн байна. За сэтгүүлчдийг хамгаалах хороо энэ үйлчлэгийг Израилийн олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ноттой зөрчсөн гэж одоо мэдгдсэн одоо Нью-Йорк Таймс-ийн одоо дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн жагсаалтанд Израилийн ерөнхийлөгч Бенжамин Нетаньяху таарсан байдаг юм аа. За Америкийн нэгдсэн улс болон Израиль болон Ливаны орондох явагдах дараагийн ярилцлал 4-р сарын 23-нд одоо өмнөх 3-р оны өмнө Вашингтон болон нэмсэн. За Ливаны ерөнхийлөгч Жозеф Андорагийн эрэлцээд шинээрэлтэй хэлцээж өмнөд элч Симон Карамиг томилох одоо мэдгдсэн гэж одоо мэдгдсэн байна. За дараагийн мэдээ Японд газар хөдлөлтийн мэдээ мэдгдсэн цунамигийн анхааруулга бол одоо мэдээлэлэн 4-р сарын 20-нд Японы умар дэрийн яваар хүчтэй 7.4 магнитын газар хөдлөлт болж цунамигийн анхааруулга гарт долгионы өндөр 3 м хүрч болцсон гэж анхааруулсан боловч аюул намжиж анхааруулга одоо туслагдсан. Хоккайдо, Амори болон Ивэте мужуудад 10 хүн гомдож доор 39 барилгын эвдэрэлд орсон байгаа. Нийт 13-нд 21 ашаа тосгон 6 тосгон 82811 өөр 175957 хүнд нүүлгэн хилжүүлэлтийн тушаал гаргасан байгаа. За Японы цагуурын агентлагийн умар бүс нутгаас 4-р сарын 27-нд одоо хүртэлх илүү хүчтэй газар хөдлөлт болцсон гэж анхааруулсан бөгөөд Хоккайдо болон Санрикугийн одоо эрэг орчмын дараагийн газар хөдлөлтөнд зөвлөгөө гаргасан. Энэ бол Японд богино хугацааны дотор болсон 2 дахь газар хөдлөлт болов бөгөөд эрэгт болон эдийн засгийн газрын мегал одоо литературны эрсдлийн талаар одоо ноцтой анхааруулга одоо хүлээн авахд одоо хүргээд байгаа гэж Японы цагуурын агентлаг мэдэгдээд байна. За Украины талаас тулааны нэгдсэн шийдвэрлэхэд тодорхойгүй нэгдсэн. За Украины дайм болоод бол 1530 өдөр өнгөрлөө. Украины эсрэгүүд Оросын эзлэлтийн дургуй Кремийн Слотовын тэнгисийн цэргийн бааз зогсож байгаа. Оросын 2 буу хөлөг онгоцыг устгасан байгаа. Дорооны цохилт Оросын одоо Краснодор одоо хязгаарт байгаа Төвсөгийн газрын тосны терминалд нэг хүний амнаас авч хэд хэдэн том галт төмөрийг одоо дэгдээсэн гэж Оросын албаны усаас мэдэгдээд байна. Оросын батлан хамгаалах яам Лугашенкийн мужийг бүрэн эзлэн авлаа гэж мэдгдсэн боловч Украины цэрэг энэ мэдээллийг үгүйсгэж 3-р дайралтын бригад урдын дагуу цөөн байрлалыг хамгааллаа гэж тайлбарласан юм аа. За мэдээж миний бодлоор Орос улбаны улсын зөв гэж бодож байгаа. Угаасаа Орос улбаны улсын батлан хамгаалах юм бол худлаа хэлэх шаардлага байхгүй. Худлаа хэлсэн ч угаасаа эзэлчээр цэрэг зэвсэгтэй учраас Украины талд худлаа хэлж байгааг бол ойлгомжтой. Миний хувьд үүнтэй зэрэгцэн Украин болон Унгарын одоо хооронд дөрвж байгаа газрын тосны дамжуулах хоолой асуудлаар маргаан гараад байгаа. Украины ерөнхийлөгч Зеленский 4-р сарын сүүлээр газрын тосны транзит сэрэг нь хэмээгдсэн боловч Унгар болон Словак Украинд олгох 90 тэрбум еврогийн зээлийг дэмжих нь дөрвж байгаа дамжуулах хоолой ажиллагаа сэргээхснээс одоо хамаарна гэж одоо хэлсэн байна. За дараагийн мэдээ Унгар ба Орбаны үед дуусч байна. За түрүүн танарт хэллээ. Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны үед дуусч. За ерөнхий сайд Виктор Орбан гэж юм бэ гэхээр 4-р сарын 12-нд болсон парламентын сонгуульд ялсан дараа парламентын мандатаас татгалзаж 1990 оноос хойш 36 жилийн парламентын карьерт нь одоо өртөг болсноо мэдээлээ. Орбан видео хяналтанда үндэсний гадаалыг цэргийн байгуулах зорилгоор парламентын гадуур үйл ажиллагаанд анхаарлаа хандуулна гэж мэдгдэж Гэргэлэг Ульяс шинэ парламентын мөлийг удирдана гэж баталжээ. Тийза намын удирдагч Петр Матер 5 дугаар сарын 9-нд Унгарын парламентын шинж болгоны анх дугаар хурлаар
ерөнхийдөө сонгогдсон юм. Унгарийн ерөнхийлөгч Тамас Шулак мэдэгдсэн. За шинэ ерөнхийлөгч Израилийн ерөнхийлөгч Бенжамин Нетаньяхуг дайны гэмт хэргийн идэвхтэй захидал бүхий олон улсын эрүүгийн шүүхээ барьж тушаалыг бий болгоно гэж мэдэгдээд байгаамаа. Дэлхийн хүнсний хямрал гэж юу вэ? Дараагийн мэдээ. Дэлхийн хүнсний хямрал food crisis дэлхийн хүнсний хямралтад дулааны анхааруулга дэлхийд даяар явагдаад байна. Дэлхийн үндэсний хөтөлбөр 4-р сарын 25-нд гарсан Таиландын цочмог үндэсний аюулгүй байдал болон дутуу хичээлийн төвшин 10 орны хувьд аймшигтай өндөр гүнзгий суурьшилж байгааг анхааруулсан. Тэдгээр нь Афганистан, дайнд нэрвэгдсэн аймшигтай орон, Бангладеш, Конго, Конгийн ардчилсан бүгд найрамд улс, Мянмар, Нигер, Пакистан, Судан, Сирь болон Йемен гэж мэдэгдсэн. Газ болон сулуу хоёр 2025 онд хоол хүнс нутагдлын орны жагсаалтанд орсон бөгөөд нөхцөл байдал нь 2026 онд бүр нүүрлэн чивээр байгаа. Иран, Америкийн дайны улмаас Судан далайгаар ирэх бордооны нийлүүл тасарч дэлхийн хүнсний хөтөлбөрт Улаан тэнгисийн урт замаар хүнс нийлүүлэхэд хүрч газрын хүнсний үн Иран дайн эхлэхийн өмнөх таарчлахад 85%-аар өссөн байна гэж мэдэгдээд байна. За Колумб болон дайны дайралт бол бомбын дайралт ихсэж байна. Колумбийн Кауко мужийн Кахибио хотын бомбын дайралттай улмаас 7 хүн амь өргөдөж 20 гаруй хүн шархсан байна. Дотоодын хэвлэлийн мэдээгээр Кайл болон Попьянаас холбосон панорамик замын түнэл хэсгийн автобус дээр бомб болсон байна. Олон жолоочдод зэвсэг этгээдүүдээс зам асны дараа дэлбэрт болсон гэж мэдэгдэж байна. Европын мэдээг айгүй товч тодорхой танилцуулчих. За Лихийн хямралтад дур сонирхолтой нэлээд хүмүүс татаад байгаа. Оросын цэргийн түүхийн нийлбэлэг 1940 онд Йосиф Сталин ушаалаар ойролцоогоор 22,000 Польш офицер цагдаа нар оюун ухааны хэлтүүд их явсан Гатинаны ойролцоо үзэсгэлэн зохион байгуулсан ачтай буруушаалтай өрцөөд байгаа Австри, Словак болон Чехийн зэрэг төв Европын улс дэлгүүр тавьцнаас Хип холдинг компани няраа хүүхдийн хоолой татан авч эхэлсэн байна. Тухайлбал амтлагдсан жолонгоос хулганы хор илэрсний дараа ингэжээ гэсэн юу юм бэ энэ ч няраа хүүхдийн хоолыг татан авч эхэлсэн. Тухайлбал амтлагдсан жолонгоос хулганы хор илэрсэн. За Европт бол нэг юм гачин сонин мэдээ бол гарсан байна. За дүүнэлтэнд бол ерөөсөө ми дүүнэлт болоош олон улсын дүүнэлт ми бас дүүнэлт явж байгаа. 2026-ны 4-р сарын 26 оны хүрээнд дэлхийн геополитик дэлгэрэнгүй байдал нь тодорхойгүй шинжтэй байна. Америкийн нэгдсэн улс Ираны дайн болон хилцээний талаар эргэлзээтэй байдал Белизийн дотоорны сансрашгүй зөрчил, Японд болсон хүчтэй газрын хөдлөлт, Унгар улс төрийн шилжилт болон дэлхийн үндэсний хямралтай холбоотой цогц асуудал нь энэ 7 хоногийн гол гарчуудыг бүрдүүлж байна. Дэлхийн нийгэмлэг, хормозиолог байдал, дэлхийн газрын тосны зах зээл болон хүнсний арга хэмжээнд шууд нөлөөж буц энэ цаг үед ихэнх орны засгууд газарт боломжтой байдлаар нөхцөл байдлаар хангагдаж байна. Ингээд дараагийн мэдлэгээр уулзцгаая.